Өдөр өглөөрийн минь төргий дөрвөн жаргал байна. За таад анзаарсан бол би YouTube-ийн ха нэрийг салсан байгаа. Өмнө үзсэн үү байсан бол одоо Тэхан мөнгөөр энэ болсон байгаа. Яагаад ийм болгосон бэ гэхээр одооноос дан ганц монгол хэлээр биш, солонгос хэлээрч бас контент хийж байх бодолтой байгаа. Өдөр болохоор монголчуудаа зориулсан контент хийж байгаа. Юуны талаар вэ гэхээр E7 визний талаар. За миний хувьд E7 визийг аваад 2 жил болж байна. Тэгээ 2 жилийн туршид Солонгос компанид ажиллаад явж байгаа гэсэн үг. Тэгээд миний мэргэжлийг ер нь бол хүмүүс аягүй сонирхдаг. Би бас хүмүүст нэг хэлдэггүй юм билээ. Үнэхээр ойр дотны хүмүүс л мэддэг болохоос ш. Мэдээж юу гэдэг уулзаж үзсэн хүн за чиний мэргэжил чинь юу юм бэ гэж асуухаар л хэлдэг болохоос биш. Нэх энэ тэнд одоо бичиж стори дээр хийж байгаагүй юм билээ. Ямар ажил хийдэг вэ гэхээр би зочид буудалд фронт менежер хийдэг байгаа. За энэ ажлыг яаж хийгэр болсон бэ гэдгийг одоо энд ярилцъя. Би 2023 онд Гуанган Конгио мэргэжлэр төгссөн. За энэ болохоор аялал жуулчлал ба менежмент гэсэн мэргэжил. За тэгээ манай мэргэжил маань дотроо за агаарын тээвэр зочид буудал аялал жуулчлалын компани гэдэг ингэ салбарлалт гэсэн байхгүй. Тэгээ би зочид буудал руу болон аялал жуулчлалын компани руу илүү хичээл сонсож байгаа. Одоо зочид буудлын мэргэжлийг сонгоод сонгосон гэхээсээ илүүтэй ажил олцсон надад тэр байсан. Тийм болохоор зочд буудал ажиллах болсон байгаа. Тэгээ 2023 онд төгсчод 2024 оны ихээр ажил орж исэн. Миний ажлын хувьд юу хийдэг вэ гэхээр guest check-in, check-out хийн. За ямар нэгэн асуудал комплейн гарлаа гэхэд тэрийг шийдвэрлэнэ. Reservation буюу захиалгыг шалгана. За хүлээж авна. Түүнтэй холбоотой бас юм бүх үйлдэлүүдийг хийн. За мэдээж англи болон солонгос хэл хүнтэй харилцахад асуудалгүй байх хэмжээнд байх ёстой. Тэгээд зарим зочид бол мэдээж сайхан аштай, сайхан хүмүүс байдаг. Сонин хүмүүс ч бас байдаг. Яагаад гэвэл гэхээс илүүтэй солонгосч одоо 60 сая иргэнтэй болос. Тэгэхээр Монголыг бодвол сонин хүн байх нь хувийн хувьд сонин хүнтэй таарах нь илүү их магадaltaй гэсэн үг. Тэгээд мэдээж хэцүү байгаа ч гэсэндээ ажлаас бол их юм сурж байгаа. Их юм сурсан. Одоо тэгээд 2 жил болчихсон болохоор ажил маань ер нь гарт мань орчихсон байгаа гэсэн үг. Тэгээд нэмэлтээр хэлэхэд би шүдэндээ саяхан эмчилгээ хийсэн байхгүй юу? За нэг 2 хоногийн өмнө тэр маань одоогоор ингээд хөлийг маань, буулийг маань өвтгöd байгаа болохоор ярахад жоохон хүндрэлтэй байгаа шүү. Тэгээд амарч байгаа өдөр маань ялцчих ингэж тарахаар өөр бичлэг хийх надад боломж байхгүй учраас одоо бичлэг хийж байгаа шүү. Айлгаарэ. Ярьж байгаад голоор нь гацсан бол за энэ яг хэл нь өвдчихтэй гэж бодоорой. Ажлаа талаар ярьсан юм чинь одоо E7 визийн талаар ярив. E7 виз нь болохоор энгийнээр хэлэх юм бол Солонгост ажиллах виз байгаа. Гэхдээ мэргэжлээрээ. E9 гэж виз байдаг шүү дээ. Тэрний талаар энэ дараа ярина. За тэгээд E7 визийн хувьд болохоор компани одоо намайг, чамайг чадвартай гэж үзээд компанид ажиллахаар урьжин гэсэн үг. Тэгээд компаниас визийг чинь Солонгосын иммиграшнд мэдүүлж өгч байгаа. Ер нь бол чиний визний чинь талаар асуудлыг компаниас дааж авч байгаа гэсэн үг шүү. Визний хувьд болохоор зөвхөн энд төгссөн мэргэжлэрээ ажиллаж байгаа хүмүүс авах боломжтой. Энд төгссөн мэргэжлэрээ. Шаардлага бол янз бүр байгаа. Одоо миний мэргэжлийн хувьд гэхэд ажилласан туршлага эсвэл энд одоо би түрүү хэлсэн шүү дээ. Энэ мэргэжлэрээ төгссөн байх шаардлагатай нэмээд манай компанийн хувьд, манай зочид буудлын хувьд гадаад одоо хүний ирж байгаа хувь нь 40%-ийг давсан байх хэрэгтэй. Нийт ирж байгаа зочдын 40% нь 40-оос дээш хувь шүү. Яг 40 байж болохгүй 40-оос дээш хувь нь гадаад хүн байх хэрэгтэй гэсэн үг. Шаардлагыг хангаснараа Солонгосын нэг юм аялал жуулчлалын Хёпэй гэж бид юм билээ. Тэндээс бичгээ аваад тэгээ визээ мэдүүлдэг байгаа. Энэ бүх шатыг бол би хийгээгүй. Уг нь бол зүгээр надаа компаниас бичиг баримт өгчих юм бол би өөрөө мэдүүлчихье гэсэн бодол байсан ч гэсэндээ манай компаниас л хэдийн хинжансаа авчихсан байсан. Хинжансаа гэж бүгдээрээ юу гэдгийг мэдээ штэ тэ. Энэ бол би өөр иммиграшн дээр ч очоогүй. Миний үнэмлэх паспортыг манай ажил дээр ирээд аваад ивчихсан. Тэгээд нэг зурагт харуулсан. Бусдын болохоор тэр хинжансаа маань хийж өгсөн байгаа. Тэгээд би өөрөө тэрний өмнө судалсан байсан зүйл маань болохоор эдгээр байсан. Тэгээд E7 визийг ер нь хвчлэн ямар мэргэжлэр за монголчуудын хувьд авч ийна гэхээр инженер, IT, тоогооч гэх мэт мэргэжлэр нэг юм урд үе шаардсан мэргэжил гэх юм уу.
Тэгээд миний хувьд болохоор ер нь айгүй ховор иммиграшн дээр виз мэдүүлэхэд одоо виза сонгуулахад ч гэсэндээ тийм өмнө нь байж байгаагүй кейс юм шиг жоохон аашлаад байдаг. Тэгээд тэр болгонд бол одоо хуулийн заасны дагуу 40% нь гадаад хүнд авчихсан байхад асуудалгүй. Тэгээ манай буудлын хувьд болохоор 3 одтой зарчим буудал ахгүй юу. Тэгээд гадаад Yoensa аялал жуулчлалын компаниас юм багаар ирж байгаа хүмүүс маш их ирдэг. Дээдлийн дарга нар маань ч гэсэн надад их сайн байдаг. Тийм болохоор ажил хийхэд бол ямар нэгэн хүндрэлтэй зүйл байдаг байгаа. Тэгээд тиймдээ ч юу одоо ажиллаа хийгээд 2 жил болсон байна. Ажлаас визийг маань бас асуудалгүй хийгээд өчтдөг учраас одоо хүртэл нэг их хүндрэл гараагүй. Гэхдээ мэдээж би ч бас хүн карьераа өсөж дэвшүүлэх гэсэн бодол мөрөөдөл маш их байгаа. Эндээ ч одоо нэг юм өөр юм хиймээр юм шиг санагдаад байгаа. Тийм мэдрэмж жоохон багаар төрөөд байгаа. Одоо бодох нэ би мэргэжлээ сонгохдоо ер нь за энэ Солонгос улсад ажиллаж үзье гэсэн бодолтойгоор ч юм уу сонгож байсан учраас энэ Солонгос Монголын хооронд аялал жуулчлалын компанид би ажиллах боломжтой байх гэсэн бодлоор мэргэжлээ сонгож байсан байхгүй юу? Нэг юм өөрийнхөө дуртай гэхээс илүү хурдан ажилд орё гэсэн зорилготой. Яг зорилгын дагуу явсан ч гэсэндээ миний бодлоор өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгосон нь илүү бид нарт одоо уртаа цаашдын замд маань хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ өөрийгөө доктортой авч явах боломжтой байд юм шиг санагдсан шүү. Одоо ингээд яг юм дурлаж хийгээгүй ажил хүн бас янз янзын бодогдуулна. Гэтэ бас мэдээж тэрнийхээ хэмжээнд том хүн болж байгаа. Мал юм сурч байгаа. Дараа болохоор E7 виз авахд хамгийн хэцүү хүндрэлтэй зүйлийн талаар ярив. Мэдээж компани болох, одоо намайг ажилуулах компани болох гэсэн үг. Үнийг хэлэхэд бол ингээд виза авах үе шатнаас илүү компани болох нь хэцүү байдаг. Ажилд орох гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд E7 виз бол ингээд яалтчгүй ажилд орж байж л олгодог виз учраас асуудалтай гэсэн үг. Ажиллах газар байхгүй бол виз бол шууд хүчингүй болно гэсэн үг. Би ажлаасаа гарлаа гэхэд миний виз шууд хүчингүй болно. Тиймээс нэг юм анх E7 визийг авахад бол миний зүгээс маш олон зүйл бэлэн байх хэрэгтэй гэсэн үг. За мэргэжлийнхээ дагуу нэгдүгürt гээд байгаа штэ. Тэгэхээр өөрийнхөө мэргэжлэлтэй холбоотой ажил хийх хэрэгтэй. Тэгж E7 аавна. Хоёрдугаарт тэр мэргэжлийн дагуу би ажиллахын тулд одоо дүн маань хэр ах хэрэгтэй, ямар юм сертификат чагьяагчтай байх хэрэгтэй, ямар хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй гэдгээ судлаад тэр маань бэлэн байж би ажилд орох дараагийн үе шат маань үүснэ гэсэн үг ээ. Тэгээд ихэнх компаниуд мэдээж гадаад хүн ажилд авах нь ховор байдаг. Ер нь бол судалгаа эсвэл би ямар нэгэн скил чадамжтай байх хэрэгтэй гэсэн Солонгос хэл сайн байлаа гэхэд имлэгт орчуулагчаар ордог ч юм уу те. Тэр байдлаар бас ажил бат юм билээ. Тэгээд таад манай ажилд орохдоо заавал хана компаниас E7 виз чинь хийж өгөх хэсгийг судалж агаад орж байгаарэ. D10 виз ал докторгүй. Тэгээд голоос нь гинт бизнесний хугацаа дуусах ч юм уу сунгах та болж идэг. Тэр үед яг уу дахиад сургууль сурах ч юм уу ингээд визээ эндээ бата байхын тулд нэгэн татаа байгаа сурцсан хүмүүс чинь Солонгосоос бас нэг авах юм авчаал юмар явтай те. Тэгэхээр асуудал гардаг учраас визээ сайн эхлээд нь ярилцж агаад тэрийг бол ярилцлагын үеэр ярилцж болно. Түүний дараа ажилд хэрхэн орох, одооноос юу бэлтгэх талаар ярилцъя. Миний хувьд болохоор зочид буудал дээр ажиллахад Солонгос хэл, англи хэл бол маш чухал. Манай бодолд монгол хүмүүс гэхдээ бас ирдэг. Тэгэхээр бас монгол хэлээ би хаяа ашигладаг. Ихэнх монголчууд намайг хараад монгол гэж мэддэггүй болохоор ер нь бол Солонгос хүн болоод ингээм гүрчт юм дөө. Зарим ийм том албан тушаалтай хүмүүс юм уу орчуулагчтайгаа ирнэ. 3 монгол хүн зогсож байгаа байхгүй. Тэгээд орчуулагч нь миний ярьсныг ирсэн хүндээ орчуулж өгөөд нэг ийм үйл явдлууд нэлээд болчихсон амир нэгтэй. Эцэндээ ч юм уу ингээд бас өөрийгөө хүүе би монгол хүнтэй сайн байна уу та гэж бас сайн тэгж чаддаггүй юм байлээ. Өмнө нь тэгжсэн удаа байсан. Тэгээд тэр болгонд тийм сайхан зүйлс тохиолдог учраас нэгтгэх юм байсан байгаа. Тэгээд миний ажлын хувьд болохоор анх дөнгөж ажилдаа орчоод зочидтой ярих надад үнэхээр амар шигтэй сандармаар мэдрэмж өгдөг байсан. Маш их сандардаг байсан. Мэдээж Солонгос хэл миний их хэл маань биш.
тухайн үед бол 2 дахь хэл маань биш, ер нь бараг 3 дахь сурсан хэл маань байсан учраас жоо юм хол. Тэг мэдээж хавын сургууль төгсөөд өмнө нь механизмуудад зөндөө ажиллаж исэн ч гэсэндээ одоо мэрэгчлэр алан гэх нь мэрэгжлийн үг хэллэгүүд их орно. Өмнө огт сонсож байгаагүй үг хэллэгүүд гарч ирнэ. Тэр болгонд бол үнэхээр сандардаг байсан. Тэгээд аль алах яагаад ч юм өөрийгөө гадаад гэдгээ мэддэгдүүлэхгүй байх юмсан гэсэн бодол төрдөг байсан. Яагаад гэдэг байсан мэдэхгүй байна. Нэг юм би гадаад хүн гэрснээрээ компанийнхаа нэр хүндийг унгаах гадж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Одоо бодохны бол инээдтэй санагдаж байгаа ч гэсэндээ тухайн үедээ тийм мэдрэмж төрөөдөг байсан юм аа. Одоо л тийм юм огт байхгүй. Би бол би гадаад хүн байгаамаа гэж хэлцдэг. Тэгээ эхний 5-6 өгүүлбэр зүгээр ч гэсэндээ яг юм удаа яриа өрнүүлээд эхлэхээр угаасаа миний гадаад хүн гэдэг шууд тодорхой болчихж байгаа шүү дээ. Тэгэл уу яна би гадаад хүн шүү ингээд үгийн алдаа гарах юм бол ялгаарай гэд хэлсэн нь илүү амар байдаг. Тэгээд тэр үед ялангуяа уцаар ярих амар хэцүү байдаг. Өөрийнхөө хэл биш өөр хэлээр уцаар ярих бол үнэхээр том сорилт аваа байт юм бэлээ. Та тэрвээ үдмээр ах юм бол найзтайгаа ч юм уу те ингээд солонгосоор эсвэл англиар өөрийнхөө 2 хэл 3 дахь хэлээрээ уцаар яриад үзээрэй. Ингээд над шиг сандрахгүйгээр дараа нь одоо ийм ажилд ороод үйл явдал боллоо гэж бодоход сандрахгүйгээр хариулт үзүүлж чадах байх гэж бодож байна. Тэгээд өдөр болгон багаар тасаар агаад одоо бол уцаар ярихч зочинтой шууд нүүр тулаад ярих ч амарч асуудал болсон байгаа. Тэгээд би өөрийгөө Тэйхан Мөнгүрэн гэж нэрлсэн байхгүй юу? Бүгд наримдах улсын Монгол иргэн. Эцэст нь хэлэхэд хүмүүс Солонгост амьдрахыг айгүй тийм гоё байдаг л гэж бодоод Монголд авах хүмүүс мань аль алах Солонгосч явъя, гадаадч явъя гэл хичээгээ зүтгээд байдаг. Тэгээ мэдээж гоё зүйл байгаа. Монголыг бодвол цэвэрхэн гадаа гараад явах юм бол одоо наад зах нь тээврийн асуудал бага, машин төвчрэх нь бага, за нэмээд автобус унаа маш хурд дээрдэг, метротой, дэлгүүр хошооч гэсэн их ер нь мөнгө нь л байх юм бол хүн амьдрахад бол маш тухтай сайхан газар байгаа. Гэхдээ яг ирээд амьдарч байгаа хүмүүсээс юм бол тэр болгоом тийм сайн амтай байгаад байдаггүй. Нутгаа санана, гэр бүлийнхнийгээ санана. Энд байхгүй байгаа хорон болгон миний гэрийнхэнтэйгээ байхгүй байгаа хорон болгон гэж бодохоор ингээ үнээр харамсалтай байдаг. Тэгээ би энд амьдраа байж хаад Монголын гэр бүл маань амралтын өдрөөр уулзаал хоол унд хийж идэл хоорондоо эрхлээл ядаж л ингээд урт ажилтны өдрийн дараа гэртээ ирэхэд би очих газар байхгүй гэх юм уу, намайг өмөрч өгөх хүн байхгүй. Одоо л мэдээд би нөхөр мөр хоёртойгоо амьдарч байгаа. Нөхөр мөр хоёр маань бол намайг хангалттай өмөрнө. Тэгээ миний яриаг сонсож өгнө. Гэтэ мэдээж гэр бүл бол шал андаа. Манай нөхөрч гэсэндээ ингээд тустай амьдралтай хүн яг л адилхан. Тэгээд аав ээжийн нөмөр нөөлөг халуун хоол гэдэг бол шал андаа байдаг. За тэр ч гэлтгүй ажил хийж үзсэн хүмүүс бол мэдж байгаа. Гэт нэг өдөр ажилгүй байхаараа тийм ажилтай үедээ хийсэн мөнгөө би алдсан юм шиг санагдаад байдаг. За би ингээд нэг өдөр арлаа 100,000 вон олдог бол би өнөөдөр ингээ амарч юм бол за би 100,000 вон алдчихлаа да гэж хүний толгойд ингээд хамгийн түрүүнд орж ирдэг байхгүй. Би өмнө нь оюутан байхдаа ажиллаж байхад надаа яг тэгж бодогддог байсан. Тэгэхээр тийм их ингээд амарч байгаа өдрөө ч гэсэн амарч чадахгүй тийм их дарамтны дунд энд байгаа хүмүүс маань байдаг шүү. Тэгэхээр таад маань тэгж гэж жаргалтай сайхан амьдраад байна гэж бас тэр болгон битээ бодож агаарэ. Монголд байгаа та нартай байна л яг адилхан жаргалтай үеч байна, зовлонтой үеч байна. Аль аль нь л ярьшээд явж байгаа. Миний хэлнээс бүр тус гараад одоо тус амтгтад эхэллээ. Би ингээ юм ярихгүй байсаахгүй ингээ юм ярихаар хэл маань өвдөдсөн болохоор. Ингээ оюуны уртасаага тэр маань ингээ холгоод хатгаад байгаа. Гис туусгаа идэхгүй бол ингээд тус бүр амтгтад эхэллээ. Имээ авахгүй бол тэгээд бас нэг юм байна. Тэгээ хамбаатан сатна за байраа хийцэн үү гэлээ. Байраа хийцэн үү ингээл хэдэн өрөө байр хий гэл. Байраа хийгээрээ гэл. Хийстэй хийхэл ах юмэрсэн нөхцөө үедээ тий. Мөнгө төгрөө хураагаал тэгэл чатгаараа хичээгээл явж байгаа.
сайнтай муутай байна, гинт ингээ болоо юм төсөөлөөгүй асуудлууд ч гэсэн гарч ирж байна. Амьдраад хичээгээд явж байгаа гэдгийг ойлгохгүй ингээл за одоо байраа хийсэн мал ирээ гэдэг ч юм уу те. Ийм битээр цагаараа ингээд бидний ингээд зүрхэн нэг зүгээр зааж байгаа юм шиг мэдрэмж төрдөө шүү. Битээ тэгж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд бодит амьдралдаа л бид нар чинь ингээл өдөр болгон стресс юм өдөржингөө өөрийнхөө хэлээр биш өөр орны хэлээр хүнтэй харилцаад гэртээ ирэх хүн ямар их ядардаг гэж бодно. Өөрийгөө дандаа нэг дотор мэдрэмжтэй өөрийгөө хийж бүрээ ойлгуулж чадахгүй. Тэгээд нөгөө хүн маань бүрээ ойлгохгүй болохоор за гэлэн гүрдэг. Тэгээд соёлын ялгаа бас өдөр болгон гарна. Метронд явж байгаад хүний үлэн дээр гიშгчээд гарнаас нь барьж авсан уюуд бид нарт бас зөндөө би Монголд л нөхөрсөг хүн гэж харахад энэ бол юм бараг миний бийг халдаад байна уу гэж бодно. Тэгээ би ч гэсэндээ одоо хүнтэй шууд харилцдаг ажил хийдэг учраас ингээд сонин хүмүүстэй таарна тэр болгонд тэгэл нөгөө хүнийхээ аясаар аль болох ингээд асуудалгүйгээр тэр асуудлыг ингээд гол нь ингээд амж агаад зочны сэтгэл зүй сайхнаар дуусгах чухал учраас тэгсгээ ингээд өнгөрөөдөг. Тэгэл тэр болгоныг одоо эргэж харж уйлал нөгөө жишээ харж инээгээл өнгөрөөдөг байгаа. Гэхдээ монгол хүн за гадаад хүн Солонгост ирнэ юм л хийж болдөө шүү. Өөрийнхөө мэргэжлээр ажиллаж болдөө шүү. Ер нь боломжгүй зүйл гэж байдаггүй шүү гэдгийг харуулах гад тэгээ аль болох өөрийнхөө хэмжээнд хичээж явж байгаа хүмүүсийн нэг нь байна. Тэгээд энэ бичлэгийг үзээд таад маань таалагдах юм бол одоо мэдлэг хэрэгтэй зүйлийг өгсөн болвол дараагийн бичлэгээр би хэрхэн ажилд орсон, ер нь юу бэлдсэн, ярьслага ямар байсан. Тэгээд E7 визний талаар илүү дэлгэрэнгүй ярих учраас намайг subscribe хийгээд хүлээж аваарай. Бичлэг маань таалагдах юм бол лайка дараарай. Асуух зүйл байвал комментээр үлдээгээрэй. За өөр бүр юм амжилт асуух зүйл байх юм бол миний Instagram аяглаа бичиж болно. Тэгээд хэрэгтэй хүмүүст нь түгээгээрэй. Энэ Солонгост байгаа хүүхдүүд рүүгээ ах эгч нар руугаа, дүүнер руугаа энд миний мэдээлэл хэрэгтэй гэж бодох юм бол явуулаарай. Тэгээд түүнээс гадна надад бас топикийн талаарх бичлэгүүд бас байгаа. Оюутны жилүүд маань хэрхэн өнгөрсөн, оюутны жилүүдэд юу юуг харах талаар бичлэгүүд маань бас байгаа. Эдрийг үзээд хэрэгтэй зүйл байх юм бол баярлалаа. За өнөөдрийн бичлэг ингээд бас баяртай.